Налах дүүргийн засагтраад хамгийн газар болон орон сууц нийтийн аж ахуйн нийслэлийн ус суугийн удирдах газарт олон жилийн их хэмжээний үр төвлөрснөөс болоод налах дүүрэгт цэвэр усны хязгаарлалт хийсэн талаар мэдээлэл олонний анхаарлыг татаад байгаамаа. Энэ мэдээллийн дагуу бид налах дүүрэг дээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Чухам ямар учраас ус суугийн удирдах газраас налах дүүргийн цэвэр усны хангамжийг өгөх хязгаарлахад хүрээд байгааг бид налах дүүргийн засагтрын орлогчоос тодрууллаа. Энэ дээр налах дүүрэгт усны хомсдол үүсээд исэн бол байхгүй. Ердөөсөө. Энэ ямар юмнаас үүдэлтэй яриа гарсан бэ гэхээр одоо налах дүүрэг олон жилийн туршид өөрөөр хэлбэл 3-4 одоо засаг дарга дамжаад явцсан тийм ээ. Ийм нөхцөлд одоо усны өөр үүссэн байгаа. Ус хувийн газартаа. Ер нь нэг 3-4 засаг дамжсан 7-800-аад сая төгрөгийн өртөө ийм байд юм байна. Тэгээд ус хувийн газар өөрөө бас маш их өртөө цаашаага. Ийм учраас энэ өөрөө барагдуулах гол усны хязгаарлалт хийнэ гээд нэг удаа ирэл энэ усыг төрний 2 цаг 3 цагаар хаасан тийм асуудал гарсан. Албаныхны хэлж байгаагаар 2000 оноос хойш налах дүүргийн засаг дарга болон удирдлагууд нь ус суугийн удирдах газарт усны алданг болон янз бүрийн төлбөр нийлээд одоогийн байдлаар 700 орчим сая төгрөгийн үр төвлөрөөд байгаа. Энэ үрийг төлөх ямар нэгэн боломжгүй учраас нийслэлийн удирдлагуудад хандан энэхүү 700 сая төгрөгийн үрийг тэгэлж өгөхийг бид нар хүсэж байгаа. Иймээс яг одоогийн байдлаар ус хязгаарласан асуудал байхгүй. Ус суугийн удирдах газраас өрөө яаралтай төлөхийг шаардсан хэд хоногийн өмнө 2 цагийн хугацаанд усыг тасалсан. Гэвч одоогоор байдал хэвээ үргэлжлэж байна гэсэн юм аа. Энэ асуудлыг бол бид нар одоо нийслэлийн удирдах зөвлөлөө хуралд танилцуулах гэж байна. Дээр нь нийслэлүр эндээс албан тооц саналаа хөргүүлсэн тэгэлж өгөөч гэдэг саналаа тавьсан. Ингэж тавих бас хэд хэдэн шалтгаанууд байгаа. Яагаад тэгэхээр усны ундраг одоо нийслэлчүүд маань налах дүүргийн туулголоос бүх усаар хангагддаг. Гэтэл 30 км-ийн цаана байгаа нийслэл одоо налах 2 яг ижлэхэн тарифаар усаа авдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт газрын хэвлэлийн тухай хууль нэг ашигт малтмал ашигласны төлбөр одоо налахын нутаг дэвсгэрдэгүр явж байгаа тэр цэвэр усны байгууламжууд энэ чинь нөгөө тусгай хамгаалтын газар гэдээ бас газар авчдаг. Энэ болгонд нь таарсан төлбөрүүд байдгийг хуулиар зохицуулагдсан. Гэтэл яг л ижлэхэн ус суугийн газар маань ийм төлбөр хийгдээгүй байдаг. Тэгэхээр энийг бол тэглэх тодорхой шалтгаанууд бол байгаа. Хэдийгээр ус суугийн удирдах газраас налах дүүрэгт ямар нэгэн усны хязгаарлалт хийгээгүй орон сууц болон барилга байгууламжуудын цэвэр усны хангамж хэвэн байгаа хэдий ч налах дүүргийн гэр хорооллын айлуудад ус түгээдэг байр буюу худгуудад зөөврөөр ус авчирж өгдөг усны машин хүрэлцээгүйгээс болоод худгуудад ийхүү усны хомсдол үүсээд байгааг энэ хавийн оршин суугчид хэлж байгаамаа. Юу энэ нэг танаа дүүрэгтээ нөгөө худгнууд нь усаа хязгаарлалыг ус өгөхгүй байгаа гэсэн яриа гарсан. Ер нь усаа хэвэн төгөөж байгаа юу? Хэвээ. Тийм үү? Тийм. Литр усыг хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ? Литр ус нь 2 төгрөг. Худгнууд нь хэдээс хэдэн цагийн хооронд ажилт юм бол? Өглөө 10-аас 26 хүртэл ажиллаж шүү дээ. Тэгтээ голдоо цагийн амралт 2 цаг. Өглөө 1 хүртэл ажиллаад 10-аас 1 хүртэл ажиллаад тэгээд 3-аас 6 хүртэл ажиллана. Одоо цаг чинь 3:50 болж штэ. Ямар ч юм ажиллах вэ? Усгүй байгаа юм бол ус ирээгүй. Усны нөгөө ус түгээх машинууд нь хөлцөхгүй байдаг юм байлаа. Ер нь тэгэл усгүй болчтой. Энэ налах бол гайгүй л баг шүү дээ. Нэг тэр зурагтаар л зараа явуулсан шүү дээ. Нэг хэдэн хоног ус мус өгөхгүй мөнгө төгрөг төлөгдөөгүй гэдэг. Манай энийг бол гайгүй л баг шүү дээ. Одоо өгөөлөх шүү дээ. Тэр чинь худлаа мэдээлэл байсан шүү дээ. Худлаа тэр мөнгө төгрөг тэр орос уснаас төлөгдөөгүй ус өгөхгүй гэсэн. Тэгээ зүгээр л